Миний монгол хэл ингээд дууслаа. I can say a few words. Би зарим нэг үгийг л хэлж чадна. Semenu, Сайн уу гэж. Maitla. Maybe one or two others, but I've forgotten them. Би нэг үг санаж ирсэн мартчихжээ. And it's always exciting and great to be back with you. Та нартай хамт байхаар ингэж эргэж ирэхдээ би үргэлж баяртай байдаг. I think this is my third time here with you. Баг 3 дахь удаага та нартай хамт байх гэж бодож байна. Obviously, Hannike's known you for many years. Yeah. When I married Hannike, we came to visit you about 5 years ago. Тэгээд мэдээж Ханика болохоор та нартай хамт зөндөө байсан те. Харин би Ханикад гэрснээс хойш баг 5 жилийн өмнө анх удаа энэ газар ирсэн And байгаа. I remember when I first came here, Hannike and I came to visit. We sat somewhere in the middle there. Тэгээ би анх удаа энд Монгол зочилж ирэхдээ Ханикатай хамт цуглаанд ирсэн байгаа. Тэгээ энэ хааны газар суугаад. And then your pastors came up to me and said, "Can you preach this morning?" Тэгээ сууж исэн чинь танаа пастор надад гинтгүү хурж ирснэ. Та өнөө өглөө номлож болох уу гэж надаас асуусан байгаа. So I am a pastor or was a pastor in England. Тэгээ би мэдээж Англид бас пастор хийдэг хүн байгаа тий. But you always have to be ready to preach anytime. Тэгээ би хизээч байлаа гэсэн номлоход бэлэн байх хэрэгтэй байдаг байгаа тий. And so when we came to visit 2 years ago, Тэгээ 2 жилийн өмнө би бас дахиад зочилж ирсэн. I was semi-prepared. Тэгээ би баг зэргийн бэлтгэлтэй ирсэн баг. And the same thing happened. Can you preach this morning? Тэгсэн чинь дахиад ижлэхэн зүйл тохиолдсон байгаа. Та энэ өглөө номлож болох уу гэсэн. So this time my preaching is going to be really good. Тэгээ sorry. So this morning my preaching is going to be really good. Яг энэ өглөө болохоор миний номлол бүр амар болох болно гэж би бодож байна. Because I've had 2 weeks to prepare. Яг би 2 хоног бэлдсэн байгаа. No, maybe it won't be. Яа магадгүй үгүй ч гэж магадгүй. Now it's very interesting. A little bit of my story. За би өөрийнхөө түүхээс жоох ярьж байгаа. I said earlier I was a pastor. Би пастор байсан гэж хэлсэн дээ. Was is a past term. Гэхдээ би байсан гэж хэлсэн шүү дээ. Because last weekend my son and his wife became the pastors of Yapton Free Church. Яагаад гэвэл дөнгөж өнгөрсөн 7 хоногт миний хүү бэр хоёр тэгээ миний пастрын үргийг надаас хүлээж авсан байгаа. I've been a leader of our church in Yapton for 31 years. Би бараг 31 жилийн турш тэр сүмийн өдөрдөгч байсан байгаа. And I've been a pastor for 27 years. Тэгээ 25 жилийн турш пастрыг хийсэн байгаа. So in our church we've just gone through transition where my son who is 34 and his wife and their little boy are now the pastors. Тэгээ яг одоо манай сүм болохоор яг тэр нөгөө шилжилтийн үедээ яваа. Тэгээ манай би хүүдээ 34 настай хүүдээ пастрын үргийг өгж байгаа юм шилжилтийн үед. Important time for us as a church in transition. Тэгээ яг ийм сүмүүдийн хувьд ийм шилжилтийн үе нь маш чухал байдаг байна. We need a church that's multi-generational. Яг л бид нар сүмүүд ийм уюудын сүм байх хэрэгтэй тийм үү? And sometimes pastors get older and older and older and older and older and the younger ones need to rise up. Заримдаа ингээл сүмүүдийн ах чинь ингээл өгшөөл ерөөсөө залуу үе босгохгүй. And I said to my congregation, I have not lost my passion, I have not lost my zeal or my desire for the kingdom of God. Би болохоор өөрийнхөө сүмийнхэнд юу гэж хэлсэн бэ? Би ерөөсөө өөрийнхөө тэр одоо хүсэл тэмүүлэлээ пашна ерөөсөө алдаагүй шүү гэдгийг хэлсэн байна. I've been a believer now for 53 years. Би яг одоогийн байдлаар 53 жилийн турш итгэж явж байна. I became a Christian when I was 14. Би яг 14 настайгаас итгэж болсон. And I followed Jesus all my life. Тэгээ би Есүсийг тэр жигтэй бүх амьдралаараа дагсан But байна. about 31 years ago, God put a fire in me. Гэхдээ яг 31 years ago. 31 жилийн өмнө яг бурхан миний амьдрал дээр яг тэр галыг буулгасан. In 1994, the Holy Spirit touched me powerfully. 1994 онд яг ариун сүнс миний амьдралд хүрсэн байна. And he put something new in me. Тэр миний дотор ямар нэгэн зүйлийг тавьсан байна. Fire for revival. Яг тэр сэргэн мандлын галыг миний дотор тавьсан байна. And when I came in this morning, I looked on your wall and I see a lion. Тэгээ би өнөөдөр танай цуглаан дээр энэ арслан харсан байна. When Jesus came the first time, he came as a lamb. Тэр яг Есүс хамгийн эхэлж энэ дэлхийд ирэхдээ яг тэр хурганы хувьд энэ дэлхийд ирсэн He байна. came as the sacrificial lamb. Тэр яг нөгөө тэр тахилын хург мэт энэ дэлхийд ирсэн байна. The perfect sacrificial lamb. Яг тэр төгс тахилын хург болж ирсэн байна. And he came to die on a cross to take our sin, your sin and my sin. Тэгээд тэр загламай дээр нас ороод таны бидний гэм нүглийг авсан байна. And then he rose from the dead and he went to heaven. Тэгээд тэр үхлээс амьлаад тэнгэр рүү явсан байна. And he had a bunch of
12 disciples with him. Тэгээд тэр өөртөө хамт 12 дагалдагчийг They байлгасан. were frightened men. Тэр 12 айсан байсан. They were timid men. Тэр юм холцгор хүмүүс байсан. Some of them were very foolish men. Тэгээд зарим нь болохоор бүр тэнэг хүмүүс They байсан. used to fight and argue with each other. Тэд нар өөртөө би хоорондоо маргалддаг байсан. Ordinary young men. Зүгээр энгийн л тэр залуу хүмүүс байсан When I байна. say young men, they were probably late teenagers, early 20s. Тэд нар би залуу гэж хэлэхдээ магадгүй тэд нар 18 та юм уу нэг бол тийм 20 той л хүмүүс байсан. Sometimes we think the disciples were a bunch of middle-aged men, but they weren't. Магадгүй заримдаа хүмүүс бодохдоо дагалдчрыг ингээд ийм дунд иргэм насны хүмүүс байсан гэж боддог. Үгүй тийм байгаагүй. Jesus was 30 when he started his teaching. Тэр өөрийнхөө Есүс сургаалаа эхлэхдээ 30 той байсан тийм үү? And the disciples were probably 21, 22, maybe even teenagers. Харин дагалдагч нь болохоор зарим нь 20 той, 21 той, бүр зарим нь болохоор тийм өсвөр насны хүмүүс But байсан. he chose an odd mixture of people. A really odd mixture. Тэгвэл sorry. He chose a strange mixture of people. Гэхдээ Есүс болохоор тийм их сонин нэгдлийг бүрдүүлсэн байгаа. Сонин хүмүүсийг дуудсан байна. Fishermen, tax collectors, Тэгээ загсчин гэснээр гинтгэн татвар урагч. just ordinary people. Зүгээр л энгийн хүмүүс. Not religious, not educated. Ерөөсө боловсруулгүй тийм чадваргүй хүмүүс байсан. And for 3 years they trotted behind Jesus, Тэгээд seeing miracles, тэд нар 3 жилийн турш Есүсийг харсан те гайхамшгуудыг харсан байгаа. hearing his teaching. Түүний юу заахыг сонссон байгаа. But they were with Jesus for 3 years. Тэгвэл тэд нар Есүстэй зөвхөн 3 жил хамт байсан. But even at the time of his crucifixion, they were still a bit confused. 3 жил байсан хэрнээ Есүсийг ингээд залмаа дээр цовдогдож явах үед тэд нар юм эргэлзээ төрж They ирсэн байна. still didn't really know who they were. Тэд нар яг хэн бэ гэдгийг ерөөсөө мэдээгүй байсан байна. They were still arguing over who was the favorite and who was the best. Зүгээр өөр хоорондоо хэн нь илүү юм, хэн нь лаг ингээл монголцаад Do байсан you байна. remember one stage Jesus was doing some teaching and two of the disciples were arguing, Jesus, when we come to heaven, can I sit at your right and my brother sit at your left? Тэгээ та санаж нь Есүс ингээд сургаал зааж явах үед нь хоёр дагалдагч ирээл те би таны баруун зүүн гартсан сууж болох уу өндөр гээл те. There was big brave Peter who was never going to deny Jesus. Тэгээ тэнд нөгөө амар зоригтой Петрээс энэ би хизээч Есүсийг үгүйсэхгүй гэх. Jesus, if all of these others deny you, I will never deny you. Есүсээ таны бүхэн үгүйсгэсэн ч гэсэн би хизээч таныг үгүйсэхгүй л гэж. Jesus, I will die with you. Есүсээ би тантай хамт үхнэ л гэсэн. And then when it came the time, he pretended he didn't even know who Jesus was. Тэгээд яг цагаад тулсан чинь тэгээ би Есүсийг хизээч мэдэхгүй гэж хэлчихсэн Now байна. you imagine, you are living and walking and eating and sleeping in the same place for 3 years with Almighty God. Та нар боддоо яг тэр агуу бурхантай хамт те 3 жилийн турш хамтдаа унтаж, хамтдаа идэж, хамт алхаж байсан тэр бүр тэр агуу бурхантай хамт ингэж байсан шүү дээ. And they still didn't get it. Гэхдээ л тэд нар үүнийг ойлгоогүй байсан. They still didn't fully understand. Тэд нар бүрэн ойлгоогүй байсан байна. Even though he told them he was going to die Хэдийгээр тэр Есүс бас би ингээ үхнэ гэж хэлсэн and байна. then rise again, they still didn't believe it. Тэгээ би үхээ дахин амьлаа гэж хэлсэн ч гэсэн тэд нар итгээгүй мэдээгүй байсан And байна. then there's Thomas. Тэгээ Томсыг бодоод үзтээ. He heard the teaching. Тэр сургаалуудыг сонссон шүү дээ. Jesus is risen from the dead. His fellow disciples said. Есүс дахин амьдсан байна гэдэг нөгөө дагалдагч нь хэлсэн байна. Didn't believe it. Итгээгүй. Until I see the hands, the holes in his hands and the hole is where the spear went in his side, I won't believe it. Тэгээ би энэ хорооных нь нүхэнд, хавирганых нь нүхэнд хурж үзэхээс нааш итгэхгүй гэж хэлсэн байна. And then I believe it's in John chapter 22. Jesus appeared to them in the upper room. Иохан номын 23 дугаар бүлэг дээр Есүс тэдний өмнө үзэгдлээ гэж хэлсэн байна. And he says to Thomas, come, Thomas, Тэгээ Томсыг нааш хэрэгсэн байна. put your hands in where the nails went through. Миний энэ нүхэнд ингээд хурууга хийгээд үзээ гэж хэлсэн. Put your hand in my side where the spear went in. Миний энэ хавирганы нүхэнд бас хурууга хийгээд үзээрэй гэж хэлсэн. And then Thomas says, my Lord and my God. Тэгээ Есүс Томас юу гэж хэлсэнгээр миний эзэн, миний бурхан гэж хэлсэн байна. And Jesus says, blessed are those who have not seen and yet believe. Тэгээд юу гэж хэлсэнгээр Есүс юу гэж хэлсэнгээр намайг хараагүй атлаа итгэснүүд нь ерөөлтэй гэж хэлсэн байна. And you and I, we are those people. Тэгээ бид нар болохоор тэр хүмүүс шүү. We're blessed.
Бид нар ивэлтэй хүмүүс. But then something even greater was going to happen. Тэгвэл энэс илүү ямар нэгэн зүйл болох гэдэг. Because you know well in Acts chapter 2, Jesus is with the disciples. Тэгээд Үйлс намын 2 дугаар бүлэг дээр Есүс дагалдагчтай хэлсэн ба. And at one point Jesus was with 500 disciples after the resurrection. Тэгээд Есүсийг амьсны дараа 500 гаруй хүн дагж ялаа гэж хэлсэн ба. And he says to them, I want you to wait in Jerusalem. Тэгээд би та нарыг Иерусалим түлээж байгаарай гэж загсан. Go back to Jerusalem. Иерусалим руу буцаарай. And then the Holy Spirit will come on you and you will receive power. Тэгээ ариун сүнс тэгээд та нар хүлээж гараа тэгээд ариун сүнс та нарын дээр хүчийг өгөх болно гэж хэлсэн байна. You'll receive dynamos power. Та нар тэр ерөнхий хүчийг авах болно гэж хэлсэн. It's dynamite. Энэ яг тэр тесрэх хүч гэсэн. I was mentioning earlier that Jesus came as a lamb. Би хэлсэн байна те Есүс яг тэр хургийнхаа хувьд энэ дэлхийд ирсэн. But the Bible says he's like a lion. Гэхдээ Библи хэлэхдээ тэр бол яг арслан гэж хэлсэн байна. So there's the meekness and the gentleness of Almighty God. Тэгээ тэр яг одоо Бурхны тэр тайван энэргүй сайхан дүр төрхийг харуулж байгаа. But he's like a lion. Тэгвэл тэр яг арслан шиг. Our God is mighty. Тэр Бурхан бол агуу Бурхан байна. Our God is mighty to save Тэр агуугаар биднийг аварсан тийм Бурхан and юм. mighty to transform. Тэгээ биднийг бас агуугаар өөрчилдөг Бурхан юм. And he is doing something in his church around the world at the moment. Яг энэ цагт Бурхан дэлхийн өнцөг болон бүрд өөрийнхөө сүмд ямар нэгэн зүйлийг He хийж is байгаа. building a people of power. Тэр яг эзний яг тэр эзний хүчээр хүмүүсийг одоо босгон байгуулж байгаа. He's building a people of passion. Яг тэр агуу тэр хүсэл тэмүүлэлтэй тэр хүмүүсийг бий болгож байгаа. People that are enthusiastic for God. Тэр яг Бурханд яг юм эзэмдүүлсэн тийм хүмүүсийг Бурхан босгон байгуулж байгаа маа. Not I'm a Christian. Би ингээл христчин гээл. I believe in Almighty God. Бид нар агуу Бурханд итгэдэг шүү дээ. And he's living inside me. Тэр бидний дотор амьдардаг байдаг шүү дээ. Almighty God Агуу Бурхан is living яг inside of me. яг миний дотор амьдарч байгаа гэж та боддог. My Father Манай аав loves me. бидэнд хайртай. What Ferdinand was sharing this morning is amazing. Тэгээ манай ах өнөө өглөө хуваалцсан зүйл нь гайхалтай I байсан. didn't know what he was going to share. Тэгээ үнийг ярина гэдгийг би бол мэдээгүй. But I know when I was here 2 years ago with Hanukkah, Тэгээ би яг Аникатай хамт 2 жилийн өмнө энэ I shared about the Father's love. би яг аавын хайрын тухай энэ газар хуваалцж ирсэн And байна. I remember I had a white jumper on. Тэгээ би цагаан бижактай байсан санагдчихэ. And I said after the service, if anyone wants a father's hug, me and some of the other pastors will pray for you and hug you, just hug you. Тэгээд яг номсны дараа цуглааны дараа тэ хүмүүс ирээд намайг тэрсэн зарим пасторууд намайг тэрсэн байгаа. And so many people came for a hug. Тэгээ намайг ингээд амар олон хүн ирээд тэрсэн. And at the end of the service, I looked at my white jumper and it was covered in red and blue and green and makeup and snot. Тэгээд цуглааны дараа би ингээд цагаан бижакаа авсан чи баахан улаан, ногоон, цэгэр, нүүрний будаг модог болсон байсан. And it wasn't just the makeup from the men. Гэхдээ энэ зөвхөн эрэгтэй хүмүүсээс ирсэн тийм мейкап байгаагүй л те. Lots of the women were hugging and crying. Тэгээ амар одоо эмэгтэй хүртэл ирж тэврээд уйлаад байсан. Because Abba Daddy loves you. Ягаад гэвэл бурхан та нарт хайртай. And that's what the Holy Spirit brings. He brings a revelation of Abba. Яг бурхан ариун сүнс юу авчирдаг гэхээр тэр бурханаас бурхан эцгээс ирдэг тэр цэрэгэн мандлыг авчирдаг юм Because Abba is our daddy. Ягаад гэвэл Аба бол бидний эцэг бурхан юм. Jesus is the lamb, but he's the lion. Есүс мэдээж хураг гэхдээ бас тэр арслан юм. And the Holy Spirit is our counselor. He is our friend. Ариун сүнс болохоор бидний туслах, бидний зөвлөх болоод бидний найз юм аа. And Mongolia needs to know the love of the Father. Монголчууд яг тэр аавын хайрыг мэдэх хэрэгтэй. They need to know there's a Savior who loves them. Тэд нар бол монголчууд юу мэдэх хэрэгтэй вэ гэхээр тэдний аврагч нь тэдэнд хайртай тэр бурхан эцэг юм аа гэдэг мэдэх. Sorry. Buddha will never save them. Будда хизээж бурхныг монголчуудыг авахгүй. There's no other way to the Father but through Jesus. Эцэг рүү хүрэх цорын ганцхан байгаа зөвхөн Есүсээр дамжуулж юм аа. Зөвхөн Есүсээр дамжуулж. But the Holy Spirit is the counselor, our friend. He's the one that gives us the power.
Харин ариун сүнс болохоор тэр бидэнд зөвлөдөг, бидний найз байгаа тэр бидэнд хүчийг өгөх болно. And for a long time the church has tried to do God's work without the dunamos. Яг үндэ бол сүмүүд маш удаан олон жилийн турш Бурхны ажлыг тэр тэсрэх хүчгүйгээр хийх гээд үзээд байдаг. What God wants you to be is like a glove. Харин Бурхан юу гэж хүсдэг вэ гэхээр та нар яг бэйли шиг байгаасаа гэж хүсдэг байна. A glove on its own has no power. Бэл It's a floppy piece of material. бэйли дангаараа ямар ч хүчгүй, ямар ч амьгүй. Зүгээр л нэг тийм пластик байна. And we on our own are just human beings with no spiritual power. Бид нар ингээд сүнслэг хүчгүйгээр бид нар зүгээр л энгийн хүмүүс байхгүй. But when you put a hand in a glove, suddenly the glove can move and do things. Харин яг бэйлийн тэр гараа хийх үед тэр бэйли ингээд хөдөлж эхэлдэг тийм үү? And that's what God wants for every one of us. Яг биднийг Бурхан ийм байгаасаа гэж хүсдэг юм аа. To be filled with His power. Яг түүний хүчээр дүүрээсэй гэж хүсдэг юм аа. To have the energy and the supernatural power, the Holy Spirit living in us. Яг тэр агуу Бурханы хүч ариун сүнстэй бидний дотор амьдраасаа гэж тэр хүсдэг юм аа. Because all of us are the body of Christ. We're Jesus on earth. Яагаад гэвэл бид нар бүгдээрээ нийлээд яг Есүсийн энэ дэлхийд ирэх бие юм аа. There's not one person here that is not important to Jesus. Яг Есүст хэрэггүй, Есүс чухал биш хүн энд нэгч байхгүй. There's not one person here, whether you're a child or an older person, that is not loved by Father God. Яг одоо энд нэгч хүн те хөгшин байна уу, залуу байна уу, хүүхэд байна уу хамаагүй Есүсээр Бурханаар хайрлагдаагүй хүн гэж нэгч байхгүй. When Ferdinand was speaking earlier about Psalm 139, each one of you was known by Father God right in your mother's womb. Манай ах болохоор дуул намнаас ирсэн байгаа те та нарын нэг бүр чинь тэр эхийнхээ хөвлөд байхад Бурханд мэдгдсэн гэж It хэлсэн байна. says in Jeremiah 29:11, I know the plans I have for you. Яг Иремья 29 29-ийн 29-р бүлгийн 11 дээр Иремья та нарт зориулсан төлөвлөгөө надад байгаа гэж хэлсэн байна. I want to bless you, I want to prosper you, I want to give you a hope and a future. Би та нарыг өрөөхийг хүсэж байна. Би та нарыг ивэхийг хүсэж байна. Та нарын ирээдүйн төлөв. So I want you to understand this before you leave that door. God has a plan for you. Тэгээ би та нарыг яг энэ хаалгаар гарахынхаа өмнө мэдэрэй гэж хэлсэн. Бурхан та нарт зориулсан төлөвлөгөө байгаа. Яг чамд зориулсан. Point to someone and says God has a plan for you. Тэгээ яг Библиугаа заагаад Бурхан чамд зориулсан төлөвлөгөө байгаа гэж хэлээ. God has a plan for you. Яг Бурхан чамд зориулсан төлөвлөгөө байгаа. Yeah. Every single one of us, God has a plan for us. Яг хүн нэг бүрт Бурханаас чамд зориулсан төлөвлөгөө байгаа. And it's a time that I believe God wants to rise the church up. Сүмийг яг энэ арсан шиг архирын сэрээсэй гэж хүсэж байгаа гэж итгэж You've байна. got this power and passion inside of you. Бид нар яг энэ хүсэл тэмүүлэл энэ хүчийг та нар өөрийнхөө дотор аваарай. It's good to be meek and timid. Meek and mild, let's say that. Sorry. Gentle. It's good to be gentle. Энэгүй өрөвч зөөлөн байх нь сайхан л да. I don't walk around roaring and shouting at people normally. Би ингээл энэ дэргээр яваад хүмүүсрөө орилол байдаг хүн биш л дээ. But when I talk about my Savior, my Jesus. Тэгээ Бурхан миний зүрхэн дотор яг тэр сэргэн мандлыг тавьсан юм аа. In 1994, 1994 онд the power of the Holy Spirit hit me. ариун сүнсний хүч миний дотор I ирсэн. felt like electricity went right through my body. Тэгээ яг ингээд тогон цөхүүлж байгаа, сахилгаан цөхүүлж I've байгаа юм shared this байна. story before. Тэгээ би яг энэ газар өөрийнхөө түүхийг ярьж ирсэн байгаа тийм. God transformed me overnight. Бурхан яг нэг шөнө дотор намайг бүрэн өөрчилсөн. In a 3-day deliverance, God changed me from being a good Christian to on fire for Jesus. Тэгээ Бурхан намайг болохоор яг зүгээр энгийн итгэгчээс яг тэр ариун сүнсний хүчээр дүүргэсэн тэр итгэж болгож I was өөрчилсөн. always evangelizing before that time, Би тэрнээс өмнө үргэлжил сайн мэд ярьдаг байсан. but suddenly the power went up. Тэгэл тэр хүч нь илүү ихссэн байна. And can I say something? Not everybody likes it. Би нэг юм хэлмээр байна. Хүн болгон үүнд дуртай биш. Not everybody's happy. Хүн болгон сайхан яг энийг хараад баярлдаггүй. But going back to the disciples, they changed in a moment. Тэгтээ бид нар дагалдагчдыг харах юм бол тэд нар яг нэг цаг нэг моментэд өөрчлөгдсөн байна. From Peter who said, "Oh, I don't know who Jesus is." 3 times he denied. Тэгээ Петр юу гэлээ би Есүсийг мэдгүйгээ 3 удаа хүсчихсэн шүү дээ. Who was the one to stand up in front of the crowd of 3,000? Тэгтээ 3,000 хүний өмнө хэн зогссон гэж Peter. Петр зогссон. Peter.
Who died apparently upside down on a cross. хэн загламаа дээр урууга харж совлогдсон бэлээ. This is what the history books say, that he died crucified upside down. Тэгээ түүхийн номуудад бичигдэхдээ Петр урууга харж совлуулсан гэж. He was willing to lay his life down for Jesus. Тэр өөрийнхөө амьдралыг яг Есүсийн төлөө асгасан байна. We can't do that without the Holy Spirit. Бид нэр ариун сүнсгүйгээр үнийг хийж чадахгүй. We can't do that with God's power. Бид нэр Бурхны хүчгүйгээр үнийг хийж чадахгүй. So we need to be continually filled with the Holy Spirit. Гэтэ тийм учраас бид нар үргэлж банг тэгж ариун сүнсээр дүүрж явах хэрэгтэй. Paul says, be being filled. Тэгж ариун сүнс Паул юу гэж хэлсэн бэ? Ариун сүнсээр дүүргэгд гэж хэлсэн байна. He says, be filled with the Holy Spirit. Do not be drunk on wine. Тэгээ та нар аригт арсанд бүү согтуураарай харин сүнсээр дүүрээ яваарай гэж хэлсэн байна. So be being filled continually. Дахин ариун сүнсээр дүүргэх хэрэгтэй гэсэн. So I can't look back to my 1994 experience and say that was it. Тэгээ би 1994 онд болт надад тохиолдсон тэр дүүргэлтэд ингэ бодох юм бол энэ ингээл болоо гэж юу гэж болоо. I daily pray, Holy Spirit, fill me. Use me. Би энэ бол бүрэн байгаагүй. Тэгээ би үргэлж өдөр болгон ариун сүнсээ та намайг дүүргэж намайг хэрэглээч гэж залбирдаг. Even this morning I pray, Holy Spirit, come and speak through me. Энэ өглөө хүртэл би ингэ залбирсан. Ариун сүнсээ та намайг дүүргэж надаар ажиллаач. And then tomorrow, Holy Spirit, come and use me. Give us divine appointments. Маргааш ч гэсэн би ариун сүнс над дээр ээж намайг дүүргэж гэж залбирх. We're often praying for divine appointments every day Үргэлж өдөр болгон те бид нар ингэ залбирх хэрэгтэй. because we need fresh living water. Ягаад гэвэл бид нар яг тэр цэвэр ундрагын ус бидэд We хэрэгтэй. need fresh oil. Бидэд яг цэвэр тос хэрэгтэй. So we need to remember the past. Thank you, Jesus, for what you did. Таны миний төлөө хийсэн өнгөрсний төлөө би баярлалаа гэж залбирх болно. But also we need to be today filled. Тэгэхдээ яг өнөөдөр ч гэсэн ариун сүнсээ та намайг дүүргэж залбирх хэрэгтэй. And we need to be ready for what God is going to do in the future. Тэгээ бас ирээдүйд бурхан надаар дамжуулан юу хийх вэ гэдэгт бэлэн байх хэрэгтэй. Because I want to tell you that God is going to pour out His Spirit in a new way in the coming days. Яг тэгвэл эх өдрүүдэд бурхан ариун сүнсээ энэ газар асах It's болно. a new thing. Энэ бол шин зүйл юм аа. Things that have Koteri manani suyatari mahai kimliata pasuhe yatari manaya se hatakala nahai kana maisu. Things that have never been seen before on the earth, God is about to do. Яг бурхан энэ дэлхий дээр урд өмнө хизээш болж байгаагүй хэний ч харж байгаагүй тэр гайхамшигыг хийхэд бэлэн байна. Things that have never been seen on the earth before, God is about to do. Хизээш хэний ч харж байгаагүй зүйлсийг бурхан энэ дэлхий дээр хийхэд бэлэн Because He байна. said, in the last days I will pour out my Spirit on all flesh. Яагаад гэвэл Есүс юу гэж хэлсэн бэхээр эцсийн өдрүүдэд би хүмүүсийн дээр сүнсээ цутгах болно гэж хэлсэн On байна. your children, on your teenagers, on your young and your old. Та нарын хүүхдүүд дээр чинь тийнейжрүүд дээр та нарын залуучууд дээр болоо хөгшчүүл дээр That's асхна гэж. exactly what Peter was prophesying. This is what Joel said. Яг Есүсийн Петр яг ингэж хэлсэн байгаа. Явелийн хэлсэн шиг юм болж байгаа юм биш үү гэж хэлсэн байгаа. But that was what was happening then, but also it's a future prophecy. Гэхдээ энэ Петр зөвхөн тухайн өдрийнхөө хэлээ зогсохгүй ирээдүг бас Петр хэлж байсан юм Because байна. Jesus is coming back Яг л Есүс ирж байна. as a lion Яг арслан мэт ирж байна. to this earth. Яг энэ дэлхийд He's going to build His church. тэр өөрийнхөө сүмийг босгон байгуулах And the болно. gates of hell will not stand against it. Тэгээд тамийн хаалга түүнийг дийлэхгүй. But the church at the moment is very weak. Гэхдээ яг энэ цаг үед сүмүүд маш сул дорой байна. Some parts of the church are sleeping. Зарим сүмүүд унтж байгаа. Some parts are coming alive. Зарим хэсэг нь болохоор сэрүүн байж байгаа. And I want to tell you, Mongolia, you need to come alive. Гэхдээ бид монголчуудаа та нарт хэлмээр та нар үнэхээр амьд байх хэрэгтэй шүү. If you're spiritually sleeping, Та сүнс дотор унтж байгаа бол яг одоо сэрээрээ. for those of you who are awake and hungry, keep going. Хэрвээ та сэрүүн бас яг тэр өсөглөн байгаа бол та явсаар байгаарай. Keep drinking. Уусаар байгаарай. Keep reading the Word of God. Яг Бурхны үгийг уншсаар байгаарай. I haven't even opened this book yet, Би энэ номыг хараахан дэлгээгүй байна. but you need to know the Word of God. Гэхдээ та Бурхны үгийг мэдэх ёстой шүү. I can pick out many passages from that book. Bin- Just speak it now. Би яг одоо энэ номноос маш олон ишлэл гаргаад ярьж болно л доо. But God wants us to be living in the book, eating the book spiritually. Тэгэхдээ Бурхан юу гэж хэлж байгаа гэхээр энэ номон дотор амьдарч энэ номыг яг идэж амьдраасаа гэж хүсэж байгаа юм. And then doing it. Тэгээ үүнийг хэрэгжүүлж And I believe that That's some people here today, that God wants to touch you, reignite something in you. тэгээ би яг одоо энэ нэг зүйлийг мэдэрч байна.
зарим нэгтээ бурхан яг хурж яг тэр шин зүйлийг хийхийг хүсэж байна. Maybe you remember a day when you were full of the Spirit, full of passion. Тэгээ магадгүй та ингээд өөрийнхөө ариун сүнсээр дүүрсэн passionтэй дөрүүдүүдээ санаж But байгаа. then time has gone and time has come and you're becoming tired. Yeah, revival, maybe one day, maybe. Тэгэл тэр өдрүүдэд санаж байхдаа гэтэл ингээд цагийн явцад явсаар байгаа сүлдээ за магадгүй өөр үнээр хийх байх, магадгүй хийхгүй байх гэж бодож But he байсан. wants it to be fresh every day. Харин бурхан юу гэж хүсэж байгаа гэхээр та үнийг өдөр бүр шинчлээрэй гэж хүсэж байгаа юм. Living out of the overflow every day. Та яг тэр бэлгсэн амьдралаар өдөр бүр амьдраарай гэж хүсэж байгаа юм. I often mention football when I preach. Тэгээ би номлох бүрдээ хөл өмгийн тухай ярьдаг байна. I used to play a lot of football myself. Би өөрөө хөл өмг тоглодог байсан байна. And I like watching football. Тэгээ би хөл өмг үзэх бас их дуртай. And how many here like watching football? Хөл өмг үзэх дуртай хүн байна уу? How many really don't like watching football? Хэдэн хөл өмг үзэх ямар ч You can дургүй be вэ? honest, you don't have to like football. Хөл өмг дургүй байж болно. But I see passion. I see passion when I watch a football stadium. Би ихтэй яг хөл өмг үзэж байхдаа тэр маш их юм л Everybody is cheering and jumping and clapping and shouting маш олон хүн ингээл тэ дэмжээд үсрээд алгадшаал хашгираал тэ. and crying when their team lose. Тэгээд баг нь хожигдохоор бүр зарим нь уйлдаг байгаа. But I don't always see that passion in the church. Гэхдээ яг тийм төрлийн пашныг бол би сүмд A хардаггүй. passion for Jesus. Яг Есүсийн төлөөх тэр A хүсэлт юм. passion for evangelism. Яг сайн мэдээний төлөөх тэр A хүсэлт юм. passion for seeing the kingdom of God come. Яг Бурхны хаанчлал ирэхийн төлөөх тэр хүсэлт юм уу? Even the testimony that Hanukkah shared this morning. Тэгээ Ханикагийн ярьсан гэрчлэлийг та санаж байна. I love seeing that. Gerald and I were there praying with this lady and suddenly she starts to sing and speak. Тэгээд ингээд тэр Ханика ярьж ирсэндээ бид яг залбирч явах үед гинтгэл ингээд дуулаад яриад гисэн маа. That's not Gerald and me. That's the Holy Spirit working through us to Good. touch this lady. Тэгээд тэр болохоор бид хоёрын хүч яг бид хоёрын хүч бол байгаагүй. Ариун сүнс бидээр дамжуулаад тэр эмэгтэйд хүрсэн юм аа. So what we want to see here is the full manifestation of Jesus that he promised us. Бид нар яг энэ газар юу харахыг хүсэж байна гэхээр яг Есүсийн тэр бүрэн эзэрхийллийг энэ газар харахыг хүсэж байна. The miracles. Гайхамшиг харахыг хүсэж байна. People coming to Jesus regularly. Яг Есүс дээр хүмүүс ингээд зүгээр л ирээд байгаасаа. In England, slowly the tide is turning. Young people are coming back to the Яг Bible. одоо Англид ингээд цаг үе яг ингээд өөрчлөгдөд байна. Залуу хүмүүс Есүс дээр маш их ирж байна. It's not a big wave, but it's a gentle rising. Ингээд гинтхэн амар тийм том давлгаа биш ч гэсэн ингээд аажмаар залуу хүмүүс ирж People байна. seeing how crazy the world is. Энэ дэлхий ямар галзуу болж байгаа талаар хүмүүс харж We байна. don't know who to believe anymore. Бид нар хэнд итгэхээ мэдхээ болсон энэ All дэлхийд sorts амьдарч. of crazy people in leading countries. Тэгээ бүр галзуу хүмүүс бүр улс орныг үдирж байгааг бид нар харж байгаа. Wars and rumors of wars. Тэгэл дайн болж байгаа. Энд тийм дайны чимээ гарч байна. All the stuff that Jesus talked about in the Bible. Get ready. This will happen, that will happen. Харин Есүсийн та нар ийм зүйл бэлэн байгаараа ийм болно шүү, тийм болно шүү гэж хэлсэн болгон болж байгаа. Matthew 24, Matthew 25. Read it for yourself. Матай 23 24 дугаар бүлэг та уншаарай. Jesus said, these things will happen before the end comes. Яг төгсгөл ирэхийн өмнө ийм зүйлүүд болох болно гэж Есүс хэлсэн маа. But this is preparation time. Тэгээ яг гэхдээ энэ цаг бол яг тэр бэлтгэлийн цаг байна. He said, but I am coming back. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр тэр арслан буцан ирж байна. I'm coming back for a beautiful bride. Би яг тэр үзэсгэлэнтэй coming for right. Coming back for a beautiful bride. Тэр үзэсгэлэнтэй сүйд бүсгүй төлөө ирж байна гэж хэлсэн маа. Can you remember the day you got married? Та гэрэлжээс өдрөө санаж байна уу? I can remember 2 times I got married. Би 2 удаа гэрэлсэн маа. You may say, oh, he's been married twice. Өө энэ 2 гэрэлсэн юм уу гэж бодож байна. In England, we believe in a husband having 3 wives. Англи эрэгтэй хүн 3 эхнэртэй байхыг зөвшөөрдөг. No, we don't. Үгүй бодлоо. My first wife is in heaven with Jesus. She died 16 years ago. Миний эхний эхнэр болохоор 16 жилийн өмнө Тэнгэрлөө явсан байгаа. And I was excited when I got married. In 1988, I got married. 98 онд би ингээ гэрлэхдээ маш их тогтсон ба. And also a little bit scared, a bit like, change is coming in. Тэгтээ бас би яг миний амьдралд өөрчлөлт ирж байгаа гэж жоохон айж ирсэн ба. And of course I was very sad and had to go when my first wife died. Very sad. Тэгээ миний эхнэр нас барах үед би мэдээж маш их хэцүү байсан. But she's in heaven with Jesus.
Гэхдээ тэр яг одоо Есүстэй хамт байгаа. And then I got married. I met Hanukkah. I saw Hanukkah actually on God TV. Before I met Hanukkah, I saw her on God TV on the God TV channel. Тэгээ би Ханикад гэрлэхээс өмнө Ханикаг зурагтаар анх харж ирсэн байна. And then I met her 9 months later. Тэгээд 9 сарын дараа тэр зурагтаар харснаас хойш 9 сарын дараа би түүнтэй уулзсан. And then we got married 9 months after that. Тэгээд тэрнийхээ 9 сарын дараа би Ханикатай гэрэлсэн In байна. 2012. 2012 онд. And that's how I'm here in Mongolia. Тэгээ би тэд яаж Монголтой холбогдсон бэ гэдэг нь ийм учиртай. But I know again, when I was married to Hanukkah, I was getting really excited. Тэгээ би Ханикад гэрлэхдээ бас ингэ тогтолж ирсэн байна. We had about 300 guests at our wedding. Манай хуримд дээр болохоор 300 гаруй зочд ирсэн. People from Mongolia and Germany and England and all sorts. It was a party. Монголоос, Германаас, Англиас гэх тэр том парти болсон байна. But we were excited. Тэгээ бид хоёр бас маш их тогтолсон байсан. The bride of Christ, Jesus is coming back. Есүс яг тэр хүргэн болох, шүт залуу болох Есүс ирж байна. Are you excited? Та тогтолж байна уу? Do you know he's coming back? Тэр иргэн ирж байгаа шүү дээ. Are you dressed and ready? Та яг одоо хувцас өмснө үү, бэлэн байна уу? It doesn't mean about fancy clothes. Зөвхөн ингээд нэг гоё хувцас өмсөхийн нэр Are биш you үү? dressed and ready inside? Та яг дотроо яг та бэлэн байна уу? On your own, you can't do anything. Та өөрөөрөө юу ч хийж чадахгүй. But when you surrender to Jesus Харин та Есүс өөрийнхөө амьдралыг өгөх and the юм. Holy Spirit comes in, Ариун сүнс таны дотор ирээд he cleanses you and washes you. тэгээ тэр ариун сүнс таныг цэвэрлэх болон та нарыг угаах болно. His work, the Holy Spirit's work, is to make you and me ready for Jesus. Тэгээ ариун сүнсний тэр ажил таны дотор байхдаа та нарыг Есүсийн өмнө бэлэн болгох юм аа. The bride. The Тэр bride сүд of бүсгүй. Christ. Яг Христийн сүд бүсгүй. Pure Цэвэр, and holy ариун. and passionate. Тэгээ тэр хүсэл тэмүүлэлтэй. And here in Mongolia, there's a whole lot of people that don't know about Jesus. Энэ Монголд маш олон Есүсийн тухай мэдэхгүй байна. Your neighbors, Таны хөрсч your work colleagues, та нарын хамт ажилладаг хүмүүс чинь they don't know about Jesus. Есүсийн тухай мэдэхгүй байна. Pray for them. Тэдний лөө залбираарай. Love them. Тэднийг хайрлаарай. Talk to them. Тэдэнтэй ярилцаарай. When I come back next year or the year after, whenever we come back, this place will not be big enough. Тэгэд дараа жил намайг ингээд энэ газар ирэх үед энэ газар тэр хангалттай багтааж чадхааргүй жижиг байсан. Because Одоо том болсон байгаараа гэж. is shining in your neighborhood or with your family. Яагаад that are гэвэл not saved. тааны гэрэл чинь танаас гэрэлтэх тэр гэрэл чинь хөршүүдийг чинь гэрэлтүүлсэн And байгаа. they'll say, I want what you've got. Тэгээд тэр хөрш чинь би чамд байгааг хүсэж байна гэж хэлэх болно. I can see a light in your eyes. Би чиний нүднээс гэрлийг харж байна. And that's only the Holy Spirit. Зөвхөн ариун сүнсээр энэ бүх зүйл боломжтой. Let your light shine. Та нар өөрсдөө амьдралыг гэрэлтүүлээрэй. There is one passage, I will read one passage from the Bible. За би нэг ишлэл Библиэс уншиж өгье. I've quoted many. Маш олныг би дурдсан те. And it comes from 2 Corinthians Хоёр chapter 3. дугаар Коринт 3 дугаар бүлэг And it's verse 16. And with this I'm going to finish. 16 дугаар ишлэг уншъя. 3:16 байна. 2 Corinthians chapter 3 verse 16. Гэвч эзэнт хандаж эргэх бүрд нь бүтээлэг авагддаг. But wherever someone turns to the Lord, the veil is taken away. Гэвч эзэнт хандаж эргэх бүрд бүтээлэг авагддаг. There's people out there in Mongolia and in England and all over the world that they can't see. Тэгээд тэр Монголд байгаа Англид байгаа дэлхийд дээр байгаа хүмүүсийн өмнө энэ бүтээлэг байгаа. They don't know Jesus. Тэд нар Есүсийн тухай мэдэхгүй. They can see with their natural eyes but they cannot see. Тэд нар зөвхөн ингээ харж чадчих байгаа боловч юу ч харахгүй байгаа. When the veil is taken away, when they suddenly see Jesus is God. Тэд нар Wow. бүтээлэг авагдах үедээ яг тэр Есүсийг ингээ харах боломжтой болох үед тэд нар харах болно. And then it says verse 17, for the Lord is the Spirit and wherever the Spirit of the Lord is, there is freedom. Тэгээд эзэн дараа нь ингэж хэлсэн байна. Эзэн бол сүнс, эзний сүнс хаана байна? Тэнд эрх чөлөө байдаг гэж хэлсэн байна. So all of us who have had the veil removed can see and reflect the glory of the Lord. Харин бид бүгд бүтээлэггүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад And the Lord who is the Spirit makes us more and more like Him, like Jesus. түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт
өөрчлөгддөг гэсэн байна. as we are changed into His glorious image. Яг Есүсийн дүрлүү өөрчлөгддгөө гэж хэлсэн байна. So this is the work of the Holy Spirit Энэ болохоор ариун сүнсний ажил юм аа. to make us just like Jesus, Биднийг Есүс шиг болгодог. and we become magnets Бид for нар яг people around us. тэгээд бид нар эргэн тойронд байгаа хүмүүсийнхаа соронз нь байх болно. Would you like to be an attraction for a lost world? Та яг тэр энэ алдагдсан дэлхийг татах хүчтэй баймаар байна уу? Do you want to be a message of hope for people that are broken? Та яг одоо тэр тусламж хэрэгтэй хүмүүст Есүсийг өгөхөд бэлэн үү? Do you want to be the answer for somebody that's sick and you lay your hands on the sick person? Та яг өвдсөн байгаа тэр нэгэн дээр гараа тавих тэр хариулт нь болоход бэлэн байна уу? Jesus has made us the light in this world. Есүс биднийг энэ дэлхийн гэрэл болгосон юм аа. He is the light, but we are the light. Тэр бол гэрэл гэхдээ бид бас гэрэл юм аа. Christian means little anointed ones. Христ итгэл гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл тэр бяцхан тослогдсон нэгэн гэсэн үг юм аа. Little Jesuses all over the earth. Яг энэ дэлхийд жижигхэн тэр Есүс дүүрэн байгаас. Let's stand up. Бүгдээрээ босцгоё. Let's put our hands out in front of us. Яг гараа тосцгоё. And I want to just ask the Holy Spirit to come and touch us afresh. Тэгээ би яг эзэн ариун сүнсээ та бидэнд хүрээч гэж залбирая. Yeah, can we have the keyboard? Guys, I thought your worship was amazing this morning. Just love worship. So if you guys want to come up, the musicians want to come up. Магтаалын багийг гараасаа гэж хэлж байна. Өнөөдөр би магтаал Heavenly маш Father, I want to thank you for your love Тэнгэр for us. Тэнгэрлэг аваа би танд үнэхээр энэ өглөө талархаж байна. Our Бидэртэй хамтаа Father, байна. you're our daddy God. Та бол эцэг бурхан, аа бурхан. And I just want to welcome Jesus as Lord in this place. Би яг энэ газар Есүсийг эзэн хэмээн урьж байна. Jesus, I thank you that you are the Savior of the world. Есүс та энэ дэлхийн аврагч байгаад баярлалаа. That you are the way, you are the truth, you are the life that the world needs. Та бол энэ дэлхийд хэрэгтэй зам үнэн амь мөн. And I want to thank you, Lord, that we are your sons and your daughters. Би яг энэ газар байгаа таны охид хөвгүүдийн төлөө бас талархаж байна. I want to thank you, Lord, that every one of us, even at conception, we were known by you. Бидний эдис бүр яг танд мэдгдсэн гэдэгт үнэхээр талархаж байна. You saw us developing in our mother's womb. Та биднийг яг тэр ихийн хөвлөд байхад уралсан гэдгийг бид нар мэднэ. And you have a plan for every single one of us. Тэгээ хүн нэг бүр танд бид зориулсан төлөвлөгөө байгаа гэдэгт бид бас итгэж You байна. have a plan to fill us with your Holy Spirit. Та яг өөрийнхөө ариун сүнсээр биднийг дүүрэх төлөвлөгөө байгаа гэж бид мэдэж байна. You have a plan to make us corporately the body of Christ here in Mongolia. Та яг биднийг энэ газар яг Христийн биеийн хувьд хамттан дуудсанд баярлалаа. And not just Mongolia, but to the nations of the world. Зөвхөн Монгол төдийгүй энэ дэлхийн үндэстэн бүрт дуудсан. Because the good news we have living in us is the news that the world needs to hear about. Яагаад гэвэл бидний дотор байгаа сайн мэдээ нь энэ дэлхийд хэрэгтэй тэр сайн мэдээ юм аа. And I just want to ask you, Holy Spirit, to fill us afresh Ариун сүнсээ та биднийг дахин шинээр дүүргэж. with your love, your joy, your peace, Таны баяр хөөр, таны баяр эсгэлэн, таны хайр, your patience, your goodness, your kindness, таны энэрл, таны нэгүсэл, таны төвчээр, your gentleness, your faithfulness, your self-control, таны итгэмжтэй уйл, таны өөрийгөө захирах байдлыг урьж. but also your power.